өнөөдөр Журуу компани хамт олон шинэ өдрийнхөө нээлтийг хийж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хөнслийн хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Монгол орны нутаг дэвсгэрт 3200 гаруй том жижиг төслүүд амжилттай хэрэгжиж байгаа. 2022 онд Монгол Улсын ерөнхийлөгч түүхэн шийдвэр гаргаж Монгол Улсын парламентаас 36 дугаар тогтоолыг баталж 2023 онд засгийн газрын 63 дахь тод гарч одоо бага үүтэ урт хугацаатай зээл олгосон. Мөн одоо үүнээс гадна засгийн газрын 25 шийдвэр хэрэгжиж явж байгаа. Тэгээ Монгол улс маань уулархан бус одоо үндэсний үйлдвэрлэлээр хөгжих боломж өдөр бүр одоо нэмэгдэж байгаад баяртай байна. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөх анхны хөлсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг зарлан хэрэгжүүлэхдээ 100 гаруй үйлдвэрээр өөрийн биеэр очиж танилцж түүхэн шийдвэр гаргасан байгаа. Тэгээ тэрний дагуу өнөөдөр Монгол улс маань одоо эрүүл аюулгүй хүнсээр улс үндэстнээ хангахад цаашлах юм бол бүс нутагт хүнс экспорт улс болох томоохон зорилгын төлөө одоо баялаг бүтээгчид бүхэн ажиллаж байна.